За одоо хүмүүс түүх ерөнхий зөвлөгөө карст үзье. Богино хэмжээний зөвлөгөөгээ 1 2 3 сонголттой карст бэлдсэн байгаа. Та бүхэн сайтад төвлөрж аваад тэгээд карстаа сонгороо. За одоо энэ бичлэгэн дээр эхний 1-р картын сонголтыг харуулъя. За 1-р картын дээр last quarter буюу одоо буурах сарны үзэгдлийг илэрхийлдэг карт гэсэн мэн. За what is holding you back гэж одоо юунаас барьж байгаагаа юуг тавьж явуулдаг байгаа юм сайн хараарай, анзаараарай. Яг юуг тавьж явуулж чадахгүй байна гэсэн утгатай үг л дээ. Тэгэхээр одоо таны амьдралд найз ч байд юм уу, хайрч байд юм уу? Ямар нэгэн ажил мэргэжил одоо сургууль сая юу байдیں۔ Болохгүй байгаа зүйлийг хүчлээд тавьж явуулж чадахгүй нэг тийм хүчээр барьсан байдалтай ямар нэгэн зүйл байгаа. Тэрийг хаяагуудаа тавьж явуулах цаг нь ирсэн гэсэн утгатай. За энэ болохоор заавал нэг тийм найз бүхүү тайр сэтгэл хосын харьцааны зүйлийг хийдэггүй өөрийг чинь бас болж бүтэхгүй байгаа зам төлөв болж бүтэхгүй байгаа зам агшин илэрхийлэн ямар нэгэн хөвцөн мөртэй одоо эсвэл за би уусаа энэгээр ингээл цаашаа яваад болоод байсан би юм зантай болоод байсан эсвэл би ингэж бодоод байсан гэсэн одоо ямар нэгэн юмыг боддог үнэлэмж ч юм уу ямар нэгэн зүйл одоо тогтсон хэв маягаар одоо боддог болчихсон тэр зүйлээ одоо буруугаар боддог болчихсон тэр зүйлээ тавьж явуулах хэрэгтэй. Цаг нь одоо яг одоо зөв цаг нь ирсэн байна гэсэн утгатай. Тэгэхээр таны амьдралд хэдийн тавьж явуулах ёстой зүйл та өөрөө тэрийг мэдрээд би үнэхээр хүнд тавьж явуулах ёстой шүү дээ. Үнэхээр миний энэ зан чанар болохгүй байна эсвэл үнэхээр миний найз нөхөдийн харилцаа найзууд болохгүй байх гэж бодож байгаа. Тэрийг яг одоо тавьж явуулах хэрэгтэй. Үүний дараа мэдээж шинэ сар хартан тэгэхээр шинэ сараа үргэлж сайн сайхан зүйлс хурц ирнэ. Тэгэхээр хурц ирэх савыг эрт хүн бишдэх хэрэгтэй гэсэн үгээ.